За сайн байцгаана уу та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргье. Ананда подкастын ээлж нэгэн дугаар өнөөдөр ингээд эхлэж байна. Энэ орой мэндийг хүргэе. Тэгээд би маш их баяртай байна. Энэ сайхан подкастт дурагдаад ингээд оролцож байгаадаа. Тэгээд намайг Дамдны Саруул намын гэдэг. Би одоо ингээд сүүлийн 25 жил одоо Европт амьдарч байна. Эхний хэдэн жил Германд амьдарч байгаад одоо ингээд сүүлийн 10 хэдэн жил, бараг 20 жилиг ингээд Австри улсад амьдарч байгаа. Тэгээд анх бол сурах гэж очисон. Тэгээд сураад хантайгаа танилцаа. Тэгээд гэр бүл зохиогоод тэгээд ер нь бол одоо ингээд Австрид бүр суушаад амьдарч байгаа. Тэнд сурч одоо ажилладаг байгаа. Одоо миний мэргэжил болохоор нийгмийн хүмүүжүүлэгч мэргэжилтэй байгаа. Тэгээд яг би өөрөө болохоор нийгмийн ажилтнаар ажилладаг. Нэгсэндээ одоо зөвлөх тийм ээ. Одоо тэр чиглэл рүүгээ ажилладаг гэсэн үг. Тэгээд миний ажилладаг газар болохоор өсвөр насны хүүхдүүдийн одоо мэргэжил дэвшлүүлдэг тийм газар. Яг тусгай тийм бас нэг хүүхдүүд байдгийн тэр хүүхдүүдийн зөвлөх нийгмийн ажилтнаар ажилладаг байгаа. Яг өнөөдөр бол битээр уулзах болсон шалтгаан та бүхэнтэй бас өгч байгаа мэдээлэл одоо юутай холбогдож байна вэ гэхээр Саруул нам маань саяхан одоо энэ онд энэ оддын үрс гэдэг бүтээлээ өөрөө одоо гар дээр үлгээдэж авчаад за энэ яг ажиллаараа одоо бусдад түгээх таниулах ажиллаар бол Монголд ирсэн байгаатай холбогдуулаад битээр одоо ингээд уулзалт зохион байгуулж байна. Тэгээд оддын үрсийн тухай өнөөдөр бид нар ярих гэж байна гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр оддын үрс гэдэг энэ одоо ном тийм ээ түүн дотор байгаа агуулгын талаар би мэдрүүлээд одоо асуумаар. Оддын үрс нэрэн дор шинжлэх ухаан болон сүнслэг ухааны хоёр талын нэр томьёотой хүүхдүүдийг би нэгтгэж оддын үрс гэдэг нэр өгсөн байгаа. Энэ хүүхдүүд маань яг одоо судалгаагаар бол яг одоо одоогийн байдлаар тийм ээ одоо нийгэмдэр хүлээн зөвшөөрөгдсөн байгаа нэг 3 нэр томьёо байгаа юм л та. Эннийх нь одоо нэг нь болохоор өндөр мэдрэхүүн мэдрэмж гэдэг тийм ээ. Одоо бүр энийг хүнч гэж бас хэлээд байгаа өндөр мэдрэхүүн мэдрэмжтэй хүн тийм ээ. Энийг Америкийн Илана Эрон гэдэг эмэгтэй сэтгэл зүйч эмэгтэй байгаа. 1990 оноос хойш маш нарийн судлаад гаргаж иж чадахгүй ингэж явсаар агаад тэгээд 97 онд анх номоо бичиж тэгээд энэ чиглэлээр ингээд маш олон салбар дээр ингээд дээд сургууль болон шинжилгээний салбар дээр энийг ингээд аль бисаар судлаад эхэлсэн байгаа. Ер нь л яг ингээд нэг 20 хэдэн жил өнгөрч байгаа юм шиг харагдаж байгаа ч гэсэн энэ их бага хугацаа юм л да. Яг тэгвэл мэддэг хүмүүс их хоор идэг. Одоо жишээ нь би өөрийнхөө мэрэгжлийн дагуу бол ингээд Европ улсад ингээд энэ бүгд яг энэ сэдвээр ярих гэхээр мэддэг хүмүүс хоор идэг тийм. Тэгэхээр энэ өөр их шин сэдв байгаа даа. Тийм. Тэгээд энэ яагаад өндөр мэдрэхүүн мэдрэмж гэдэг энэ нэр томьёо надад их таалагддаг нь юу гэхээр шинжлэх ухаан болон сүнслэг ухаан хоёрыг хоёуланг нь 50% та тийм ээ тусгаж өгдөгөөр их онцлог байгаа даа. Тийм болохоор энэ надад их таатай санагддаг. Тэгээ энэ бол нэгдүгээр бүлэгт орсон байгаа. Энэ хүүхдүүдийн ерөнхийдөө бол яг оддын үрс гэж бид нэг л юм яриад байгаа тийм ээ. Тэгтээ ингээд өндөр мэдрэхүүн мэдрэмж гэж нэг нэр томьёо байгаа. За хоёр дахь нэр томьёо болохоор яг номонд тусгаж байгаагаар гарч байгаагаар болохоор төрөлхийн гоц ухаантай хүүхдүүд гэж байгаа. За төрөлхийн гоц ухаантай хүүхдүүд угаасаа төрхөөсөө л өөр ичдэг тийм ээ. Тэгээд яг шинжилгээгээр бол угаасаа судалгаагаар бол тийм ээ яг сүүлийн 100 хэдэн жил судалж байгаа судалгаа бас л бага жил явагдаж байгаа гэж хэлж болно. Тэгэхдээ шинжлэх ухаан бол энийг бол баттай хэлдэг тийм ээ 2% эзэлдэг. Дэлхийн ард түмний ерөөсө 2% гоц ухаантай хүүхдүүд эзэлдэг гэж ярьдаг. Яг энийг ингээд бас яг 2% гэж авч үзэх гэхээр бас арай ташаа мэдээлэл байдаг. Яг номд бол яг энэ мэдээлэлээр нь оруулж өгсөн байгаа. Хүмүүс сонирхолтой байх юм болов уу гэдэг үднээс. Тэгээд энэ хүүхдүүдийн онцлог үе юм те. Одоо яг шинжлэх ухааны тал дээр энэ хүүхдүүдийг яаж тайлбарлаж хэлээд байгаа гэдгийг IQ-тай шууд холбож тийм ээ. IQ гэдэг энэ сэдвийг бас оруулж өгсөн. Мөн
3 том эрдэмтний гол эрдэмтний томьёог би оруулж өгсөн байгаа. Зөвхөн IQ цаашаа явахгүй маа гэдгийг тийм ээ. IQ-гаас гадна EQ буюу дотоод оюун ухаан буюу сүнслэг ухаантай байж ч энэ IQ чинь цаашаа урагшлах юм аа гэдэг энэ санааг оруулж өгсөн байгаа. За ингээ 3 дахь нь бидний мэдих тийм ээ сүнслэг ухаан чиглэлээр судалгаа хийдэг хүмүүс бүгд мэднэ. Индиго, талс толон солонгой хүүхдүүд маань байгаа даа. За энийг бол яг шинжлэх ухаан сүнслэг ухаан талаас нь тайлбарлаж өгөхийг хичээсэн байгаа. Тийм тэнгууд энд бол шууд нөгөө нэг энерги болон ухамсар гэсэн чиглэлээр бичигдсэн байгаа. Ингээд энэ 3 сайхан нэр томьёогоо би оддын өрс гэж нэр өгч ингээд багцалж оруулсан байгаа. Тэгээд энэ 3 хүүхэд одоо нэр томьёон дээр байгаа одоо энэ оддын өрсүүдийн маань гол тийм ээ чадаад байгаа мэдээд байгаа одоо энэ гол чадварууд нь юм бэ гэхээр 6 дахь 7 дахь метрх байгаа. За энийг 4 дахь бүлэгтээ оруулж өгсөн байгаа. Хүмүүс бас тийм ээ зөвхөн 5 метрхээс гадна бас ямар метрхүүнүүд энэ дэлхий дээр байгаа тань тийм мэдрэмжүүд байгаа тань. Яг дөрөв дандаа өндөр мэдрэмж гэж юу нэрлэгдээд байна тийм ээ. Энэ чинь цааны юм ногдоод байна гэдгийг оруулж өгсөн байгаа. Ингээд 5 дахь бүлэгтээ болохоор эцэг хүүхдэд зориулж тийм ээ. Гол одоо сэдв дээр зөвлөгөө жишээтэй зарим сэдв маань жишээ тийм ээ. Одоо миний өөрийн ч бас ажлын жишээнүүд бас тийм ээ давхар орсон байгаа. Ингээд хүмүүс эцэг хүүхдэд жоохон ойлгомжтой байх юм уу та гэсэн үднээс ингэж багцхан ингэж нэг зөвлөгөөтэй бүлэг оруулж өгсөн байгаа энэ номд. Тийм. Хүмүүс сонслоо л ах. За 2000 оноос хойш тийм ээ 2000 оноос хойш ийм солонгон, ийм талстан, тийм өөр хүүхдүүд зөндөө төрсэн байгаа шүү. Гэтгэр ч одоо танаа гэр бүлд одоо бүгдээрээ л байж байгаа гэсэн үг шүү дээ. Энэ хүүхдүүдэд ийм нарийн одоо мэдрэмжүүд, ийм олон одоо шалтгаанууд те ийм одоо шинж тэмдгүүд илэрхээр гүн сэтгэл готролч гэдэг юм уу. За ингээд айлгуурт маш их олон асуудлууд бол ингээд тулгарж байгаа. Тэгэд энэ бол яг л хажууд болж байгаа зүйл байгаа учраас энэ тухай бас нэг таниж мэдчихээсэ те энийг нэг зөв ойлгоод авчаасаа. Одоо л нэг мэдэж авч ямар нэг арга хэмжээ авахгүй бол асуудал болж эхлэх гээд байна гэсэн үг ээ. За тэгээд яг ийм хүүхдүүдийн талаар те одоо хэд настай байх уу, ямар шинж тэмдэгтэй байх уу, бага насндаа тэд нар ямар ах юм те одоо ямар одоо шинж тэмдэгтэй харагдахын тэднэрт ихэвчлэн илэрдэг зам төрхийн байдал ч гэдэг юм уу, үйл хөдлөлийн байдал ч гэдэг юм уу. Тэдгээр нь одоо ямар байх вэ? Тэг яаж энэ хүүхдүүдэд бид нар олж таних вэ? Энэ хүүхдүүдийг өндөр мэдрэх мэдрэмжтэй жишээ нь ингэж сулгаа гаргасан мэт юм. 5 дахь хүн болгоны нэг нь ийм хүмүүс байна, хүүхдүүд байна гэж тийм ээ. За бүр захисаг хүмүүс бол бүр илүү гэж үзэж байгаа тийм ээ. Тэгэхээр ерөөсөө яг зүгээр ингээд бодоод үзэхлээр айл болгонд ийм хүүхдүүд байна гэж гарч ирж байгаа юм тийм. Тэгэхээр айл болгонд энэ бүгд тулгараад байгаа асуудал. Тэгээд ингээд сүүлийн хэдэн жил ингээд би өөрөө ч гэсэн одоо хувь амьдралаараа туулсан хүн байгаа тийм. Ингээд нарийн судалгаа хийгээд үзэхэд энэ хүүхдүүдтэйгээ бид нэр ерөөсөө нэг л учраа олж чадахгүй байгаад байдаг тийм ээ. Энэ бүр төрхөөс эхэлдэг. За бүр нарийн ярих юм бол бүр тийм ээ гидсэнд байхаасаа эхлээд тийм ээ ингээд энэ хүүхдүүд маань өөр болж та байна гэж үзээд байгаа тийм ээ. За тэгээд бүр ингээд судалгаагаар бол бүр ихэнх нь дандаа хүнд төрөлттэй төрж байгаа. За энэ хүүхдүүдийн бас өмнө нэг бол хүүхдүүд эндсэн байдаг, нэг бол их жахан бага насндаа өнгөрсөн байгаа даа бүр ийм судалгаач байгаа. Яг энэ номыг бол номдоо тусгаагүй тийм ээ. Ийм байгаа даа. Тэгэхээр одоо энэ хүүхдүүд угаасаа нэг ийм гэр бүлд ирчээд байна шүү дээ. Одоо юу гэдэг гидсэнд байж альс удаан хүлээж байгаа ирсэн хүүхд байх жишээ. Нэг урд нь хүүхдүүд гидсэндээ эндсэн альс бол их жахан тийм ээ бурхан болчихсон юм дээр. Тэгээ угаасаа нэг ийм сэтгэл санааны нэг ийм докторгүй айлуудад бас төрөх магадлал өндөр байгаа тийм ээ. Ер нь бол их төрж гин гэсэн үг тийм ээ. Судалгаагаар бол тэгээд өөртөө төрөхөөс эхлээд хүнд төрөлтөд төрөөд ингээд бүр багасаа л нэг ийм хүнд юм шиг ингээд эцэг их юм болон томчуулын нүдэнд харагдаад байдаг хүүхдүүд. За энэ яаж илэрч ийн гэхээр эхнээсээ л хоол ундандаа хүнд тийм ээ. Зарим хүүхдүүд нь хийхэн сүгч идэх боломжгүй юу идэх гээд байгаа нь мэддэхгүй байнгуй л ястаа тийм ээ шүн унтахгүй тийм үү
нэг хэсэг нь одоо жишээ нь энэ хүүхдүүдийг болохоор яг 30-70% та бас ингээд ялгаж байгаа. Нэг нь болохоор 70% та нь болохоор их дотгошоогоо хүүхдүүд тийм ээ. 30% нь болохоор их бүр хит чөлөөтэй. Ингээд бүр хит рүү бүр ингээд туйлсан байдаг ерөөсөө тийм ээ. Одоо жирийн хүмүүс болохоор А-гаас Б туйл руу одоо торгой хэмжээнд байлаа гэхэд энэ хүмүүсийн туйл нь тэр жирийн хүмүүсийн аль тал руу илүүчдэг. Инхээр л ерөөсөө хүмүүсийн нүдэнд өөр гэж харагдаад байдаг. Ингээл ерөөсөө төрхөөсөө ихсүүлэл ерөөсөө ээж аавтай нэг л өөр байна гэдэг энэ бүхэл мэдрэмжийг өгöd. За тэгээд яг хөхөр ингээд тийм ээ эхэндээ ингээ гайгүй байлаа ч гэсэн сүлд хоолнд ордог. Хоолнд орохгүй тийм ээ асуудалд ордог. Хоолнд орсон ч гэсэн ингээд нэмэлт хүнсний юм идэж уусан ч гэсэн их бага хэмжээний юм идэж уудаг. Ням хэсэг нь болохоор мах идэж чадахгүй байхад нөгөө хэсэг нь ногоо идэж чадахгүй, жимс идэж чадахгүй гэх жишээ. Энэ дээг бүр цаашаага ингээд олон жил өргөжлөх магадлал өндөртэй байдаг тийм ээ. За тэгэнгүүт ингээл эцэг их чинь бид нар чинь ингээл өгөх гэж үзэл тийм ээ хүчээр нэг өгөх гэж үзэл сайн гэдэг энэ одоо ийм идэж уухгүй гал энэ хүмүүс маань ингээд байна гэл үнд бол энэ хүмүүсд яг ийм бас хэрэгтэй байгаад идэггүй тийм ээ яг үнийг хэлэхэд тийм тэгээд маш их үлдэг. За энэ хүмүүс төр чинь яаж аргамж авах вэ гэвэл энэ хүмүүс ер нь ийм их юмд их дургу ерөөс ингээ ойр хамт ингээд олон юм ингээд өнгөлөг юмд их ихний ээлжинд их дургу их минималист хүмүүс байдаг. Ер нь энэ хувц сунар дээр хүртэл ер нь тийм ээ биеинд таарсан хувц байхгүй бол ерөөсөө ингээд нэг бол халуудаад нэг бол ингээд хүүттэй байх юм бол шууд энэ мэдрэмжээ гаргана. Хүүхэд яаж мэдрэмжээ гаргах вэ? Уйлжил гаргана ерөөсөө тийм ээ. Энэ нь ингээд эцэг хүүхэд маань мэдтгүү. Тэгэл ерөөсөө яах гэдэг юм бол тэгээд зарим хүмүүс яаж ямар гаргаас ирснээсээ шалтгаалдаг. Зарим хүмүүс болохоор тийм ээ хөл нүцгэн байхсан. Тэнгүүд бид нар ч үгүй тийм аим самсуулах хэрэгтэй гэл ингээд тэгэхээр ерөөсөө л энэ хүүхдүүдэд эцэг юм бас л энэ торгон мэдрэмж хэрэгтэй болоод байгаа юм бүр заашгүй хэрэгтэй болоод байгаа. Тэгээ ер нь өрөөг их тийм одоо юу гэдэг энэ тэнд нэг олон юм байлгаад байхгүйгээр ихний хэлж байна. За тэгээд намдаа ч гэсэн би нэг тусгаж өгсөн байгаа. Болж өгвөл нэг олон хүмүүсийн дунд байлгахгүй ихний хугацаанд эхлээд ээж аавтай хүүхдүүд маань их тасах хэрэгтэй. Маш их хугацааг зарцуулах хэрэгтэй. Их эмзэг хүүхдүүд байдаг. Ерөөсөө эхлээд эцэг ихтэйгээ их ойрхон байх хэрэгтэй. Аль алинтай тийм ээ. Тэгээд ер нь багаас миний ингээд сүл судалгаагаар бол их харцаараа харьцах хэрэгтэй. Ер нь багд нь харьцаа сүлд бас тэхгүй байх магадлал гараад байна л да. Энээс нөгөө цаад үр дүнгууд бас гараад байна тийм ээ. Ингээд тэгээд яг нь миний судалгаагаар бол уул нөгөө дээр үе маань үлгэдэж явах тэр арга ухаан чинь их агуу ухаан юм билээ тий. Энэ нөгөө мэдрэмжүүдийг өгч идэг. Бид нар дэлхий дээр ирсэн биш шүү гэдэг тийм ээ. Энэ мэдрэмжийг өгч явах бол хэрэгтэй юм байлээ. Тэгээ яг орчин үед бол одоо бид нар шууд хувц өмсгчдэг тийм ээ. За яг хувц өмсгөлөө гэхэд яг даван материалтай тийм ээ. Тэгээд хүүхдүүд бүр ингээд ойдлыг хүртэл мэдэрдэг. Тэгээ энд нь холгаад энэ тэгээд зөөр өмсөө явж идэл тийм ээ. Тэгээд яарлаг тийм ээ. Одоо энэ шошго тэрийг бүгднийг авахлна. Нэг жижигхэн утсыг хүртэл мэдэрчдэг илүү харцаа утсыг тийм ээ. Тэгэл ерөөсөө тэр бүгд эцэг хэд удаад их амаргүйлтэй энэ бүгд тийм ээ. Энэ бол одоо бага насны дэлгэрэлт зүйлүүд байгаа та одоо нялхаа нойтон багт тийм ээ. Ингээд яг энэ бол бас юу нэг нэмж хэлэхэд унталтай. Унталтаар бол зарим хүмүүс бол маш хөнгөн нортой байдаг. Маш бага унтдаг. Нөгөө хэсэг нь болохоор маш их унтдаг. Бүр 14 15 цаг унтуулах шаардлагатай байдаг. Ерөөсө бүр хүүхэд толгон бүр эрс дэрс бүр ингээ хоёр тойл руу орцсон байждаг тийм болохоор эцэг маань энийг хараад шинжлэх ухаан маань энэ дээр жоохон дутагдaltaй байгаа юм л да. Ерөөсө ерөнхийд нь нэг юм те 8 цаг. За хүүхэд юм чинь нэг 10 цаг унтах хэрэгтэй гэл ингээ. Тэндээс нь бага юм уу их унтаад ахаар л болохгүй болчиход байгаа юм шиг харагдаа. Ерөөсө энэ хүүхдүүд дээр ерөөсө гол асуудал ингэж гарч ирээд байгаа. За тэгвэл хүүхдийг ерөөсө 6 сараас те оройд л гэхэд 8 сар гэхэд бор хоорондоо оруулах хэрэгтэй л байдаг л гэн. Тийм ээ одоо яагаад гэвэл нэмэлт тийм ээ тижэл өгөх хэрэгтэй гэдэг. Үгүй юм бэлээ. Энийг бол би өөр дээр туулсан хүн байгаа да манай хүүхэд. За би өөрөө ч тэр үед мэддэггүй байсан учраас их санаа зовдөг байлаа тий. Зөвхөн хөхөр ой гарна настаа болсон. За тэгээ эмч дээр манай миний эмч их мундаг хүн байлаа л да. Тэр үед яг энэ хүүхдүүдийг ойлгодог хүн байсан. Тэгээд за хүүхдээ хардаа
хүүхэд нь бүр ингээд туураад тийм ээ бэ нү одоо уйлж унжаад ингээд байна. Үгүй байна. Миралог байна тий нэрээ тий. Гарцсан ч гэсэн заавалчгүй номлолт хаалтанд оруулах гэдэг шаардлага байхгүй. Хэрвээ таал энд төвшөхгүй байгаа тийм хүүхдээ өгөөлээд. Ер нь яг тэр үеэс л би ингээ баг энийг ойлгож эхэлсэн л дээ. Тэгээ манай хүүхд бол бүр орой хоолнд орсон байгаа. Ер нь бол тэгээ одоо л иддгүү хоол хүнс маш их байдаг тийм ээ. Ер нь тэгээ одоо ингээд 15 нас хүрсэн гэхэд маш их хоол хүнс иддгүү юмнууд их бий тийм. Энэ хүүхдүүдийг ингээ ажиглаад байхад маш олон жир зарцуулж байгаа юм. Энийг эцэгүүд маань л ер нь нэг төвчээртэй тийм ээ ойлгож багаас нь ойлгож ингээл хамт явчих юм бол их таатай байгаа юм л да. За тэгээ хилдэх орой ордог. Ер нь бол нийтлэг маш орой ордог. Одоо манай хүүхдүүд бол 3 гарантай байж байгаад хилд орсон байдаг. Яг үг хэлнэ тийм ээ. Үгэндэгтэй бас юм тод биш. За яг би болохоор өөрөө нэг гадаадд амьдардаг болохоор 2 хэлэн дээр учраас бас тийм шинжилгээ байдаг л да. Юу судалгаа байдаг. 2 хэл дээр өсөж байгаа хүүхдүүд ер нь ерөнхийдөө орой хэлд ордгоо гэж судалгаа байдаг. Тийм ч учраас яг надад нэг талаас амар байлаа л та. Монголд байгаа энэ болон одоо бусад орнд ингээ 2 хэл дээр өсөхгүй байгаа энэ хүүхдүүдээр бол зэхүүд бол өссөн шууд шууд энийг асуудал болгоод хараад эхэлдэг. Одоо тэгж харахаас яг тэ үеийнх нь хүүхдүүд зүгээр ярьж өгч байгаа ярьдаг. Энэ гэхдээ надад бол асуудал гэж юусэн харагддаг яг ярихгүй бас байж болохгүй. Эцэгхийн зүгээс энэ тал дээр бол байнга ярьж хэрэгтэй. Байнга тийм ээ байнга. Ярихгүй байгаа юм чинь ингээд эцэг хүүд маань ярихгүй гаддаг хандлага багтдаг. Ер нь бол тийм ээ. Тэгэхээр үгүй хараа эсрээр нь хүүхдтэйгээ байнга гарч байнга харцаараа харж тэг хүүхдүүд бол эхний ээлжинд бол хизээч одоо гадны хүмүүстэй тэгж ярьдаггүй одоо бас энд ийм хүүхдүүд байна ингээ хүний нүд рүү хардаггүй тий энэ өөрөөсөө багаас ингээ байж тэг энэ үстэд нөгөө л өндөр мэдрэмжтэй холбоотой ягаад гэвэл тэр хүний энерги мэдэр чинь тэр хүн танихгүй хүн байна гэдгийг мэдэр чинь тэр хүнтэй харьцаад хугацаа хэрэгтэй байна гэдгийг тэр хүүхдүүд мэдэж байдаг учраас хардаггүй ягаад гэвэл тэр чинь бас өөрийгөө хамгаалаад байгаа энерги нэг тодорхой хэмжээнд байгаа тийм шүү дээ тэр хүүхдүүд маань. Ингээд энийг хэн тавьж өгдөг вэ гэхээр ойр дотныхан болон гэр бүлийнхэн хүмүүс. Тийм ээ? Хараа гэдэг ингээд шахаж ярихтаа биш зүгээр санаандгүй хамт тоглож байхдаа тийм ээ хардаг тийм ингээд өгүүлбэрийг бүтэнгээр нь хэлдэг. Ингэжээч хүүхд маань энд дадал болж сурдаг. Дэлхийд дээр байгаа бүх юмыг бид нар дадал ахин дахин хийж сурдаг. Бид нар ийм механизмд л байждаг. Өөр ямар ч арга байхгүй. Дэлхийн тийм арган амьдрал маань ийм л байгаа. Тийм. Тэгээд цэцэрлэгт ороод ирэхлээр хүүхдүүд маань жожиг зам мэдэгдэж эхэлдэг тийм ээ. Ерөөсө багаас цэцэрлэгт орж байгаа шүү дээ. 2 3 настайгаас тийм ээ. Жожиг юм шиг харагддаг. Энэ дахиад нэг өндөр мэдэрчтэй холбоотой. Яг бүхэл энерги мэдэрч. За тэгээд ер нь бид нар бас сайн том хүмүүс маань бас өөрсдөн дээр бас харах хэрэгтэй. Бид нар яадаг вэ тийм ээ? Шинэ ажилд орох тийм ээ? Шинэ хүмүүсийн дунд очих гэхээр бид нар бас л эхлээд нэг юм мэддэг тийм ээ? Бид нар байж л тэгээ нэг том юм одоо юу гэдэг амьдралдаа нэг том алхам руу орж ийн гэсэн үг шүү дээ. Яг тэрнтэй адилхан одоо гэр бүл зохиогчсон тийм ээ? Яг тэрнтэй адилхан хүүхдүүдэд цэцэрлэгт орох маш том алхам бичдэг. Тийм ээ? Гэрт байж байгаа цэцэрлэг рүү орж байгаа учраас. Тэнгүүд нөгөө хүүхдүүд маань нөгөө жожиг гэх ингээд болохгүй нөгөө нэг өөр гэдэг тийм ээ? Нөгөө зан чанаруудаа илрээд эхэлдэг. Өгөнд бол юм биш л байгаа. Энэ хүүхдүүдэд дахиад л нөгөө хугацаа хэрэгтэй байгаа. Бидний нөгөө нэг дахиад амьд ингээд тийм энерги харьцаанд орох юм шаардлага гараад байгаа. Тэгж тэр хүүхдүүд маань энэ дэлхий дээр тасан цогцох гэдэг шүү дээ. Тэгэхэд ер нь бол шинж тэмдэг гэх юм бол ер нь болонд ганцаараа байх дуртай. Завсарлага авах их дуртай хүүхдүүд байдаг тийм ээ. Мундаг багш нар бол мэддэг энийг тийм ээ. За чи тэнд очиж бүгд юм амралтын болон гаргаад өчтөд очиод амар гэл ингээл. Тэгээ энэ хүүхдүүд маань үеийнхээ хүүхдүүдтэй ер нь их тоглодоггүй. Ер нь гоц ухаан ер нь ингээд илт мэдэгдэж байгаа хүүхдүүд. Тэгээ энэ ямар учиртай гэхээр нэг биш нилээд хэдэн салбар дээр чиглэл дээр гоц ухаан илэрсэн хүүхдүүд бол ер нь багасаа үеийнхээ хүүхдүүдтэй харьцдаггүй. Үеийнхээ хүүхдүүдийн тоглож байгаа тоглоомыг тоглодоггүй. Ингээд ер нь илүү яатдаг. Тэгээд энэ хүүхдүүд маань ерөөсөө тоглодгоо. Тэгэхээр нөгөө багш нар маань жоохон гайхацдаг тийм. Энэ одоо тэгээд ер нь л болж.
Тэнгүүд эцэг хүүд минь хүртэл энийг бас анхаарах хэрэгтэй л те. Илүү юм сонирхоод байна уу те. Бүр ном зам унших гэдэг нь тийм ээ, яах гэдэг тийм ээ. Бас эцэг хүүд минь сайхан дэмжиж өгчүүл бас энэ хүмүүстэй болдог тийм ээ. Эцэг хүүдээс гадна мэрэгчлийн хүнээс зөвлөгөө авах нь их төхөн болж эхэлдэг. Ер нь энэ багаас нь л ер нь энэ хүмүүсийг тийм ээ ажиглаад ингээд дэмжиж өгчл. Тэгээ энэ хүмүүс маань тоглохтой их сонио ингээд болонд тийм ээ ганцаараа ер нь тэгж их жаргах туртай. Тэгээд дандаа юм эвлүүдэг юм конструкцон гэж шилдэгдээ бид нар одоо лего байна тийм ээ. Иймэрхүү тоглоомоор их тоглолт хүмүүс байгаа. Зураг зурна тийм ээ. Одоо зурган дээрээс ажиглалт хийж болдог энийг тийм ээ. Энийг бас би анхандаа мэдтгүү л байлаа тийм ээ. Тэгээд хичнээн мэрэгжлийн хүн ч гэсэн анзаарч харддаггүй юм байлаа. Хүүхэд бол яг зурган дээр бол яг бүх зураг зурна, адилхан зурна. Тэгтээ деталь болгоныг гаргаждаг. Бага насндаа тийм. Энэ хүмүүсийг бас ингэж шинжиж бас бол тийм. Яг энэ ингээд нарийн юмнууд болоод явчихсан. Тэгээд зураг зурах сонирхолтой. Ер нь ингээд ер нь нэг юм тайван байх сонирхолтой хүмүүс байдаг тийм ээ. Нэг хэсэг. Одоо нөгөө хэсэг хүмүүсийн хэлэх гэдэг чанга тийм ээ. Олон нийтийн дунд орчоод бүр төвч байж чадаад байгаа байхгүй. Энэ олон энергид орчиж байгаа хүмүүсийн энергитэй орчиж байгаа болохоор хаашаа ч нуурлан тийм нөгөө нэг өөрийгөө илэрхийлж чадахгүй байгаа хүмүүс чи яг ууралж эхэлдэг тийм ээ. Ингээл нөгөө хүмүүс ч өөр гих жишээний ингээд бас иймэрхүү юу руу оруулах гэдэг. Энэ хүмүүстэй ерөөсөө л ихний ээлжин сайхан тайвшруулах тийм ерөөсөө бид нар бол ерөөсөө томчул бид нар ингэж л харьцахгүй л энэ хүмүүс байна. Уламд нөгөө тийшээ явах гэдэг ер нь нэг хэцүүтэй тал нь тийм ээ. Тийм ерөөхдөө бол нэг ийм шинж тэмдгүүд илрээд байдаг. За одоо өөр нэмж хэлэхэд яг бас тийм сургуульд одоо өөр нэмж хэлэх юм ер нь тийм сургуульд одоо жишээ нь ороход бол юу ятдаг. Их залхуу мэт харагддаг. Ер нь бол тэр өмдөдөг ойлгохгүй юм шиг тийм ингээл эхэлдэг. Сургуульд явах дург болч эхэлдэг. Явахгүй гэж уурлана, уцаарлана. Тэгэл гэр оронд чинь асуудал үсэл эхэлдэг ерөөсөө тийм ээ. Тэгэл одоо бидний үүрэг юм чинь тийм ээ. Хүүхдүүд нь явах үүрэгтэй юм чи эцэг минь тэгэл бас тэгэл шахдаг тийм ээ. Хүчилдэг тийм ээ. Жишээ. Тэгт тусам тэр хүүхдүүд бүр дургуйдаг. Энэ юутай холбоотой гэхээр сурж байгаа сургалттай холбоотой байдаг л дээ. Ихэнх хүүхдүүд маань давтамжинд их дургу байдаг. Ихэнх хүүхдүүд маань тийм ээ. Энэ давтаад байгаа юмд их дургу. За альсвал өөрийнх нь сонирхолгүй юмыг заахлаа тэрэнд их дургу. Тэгэхээр энэ хүүхдүүдийг ингээд ажиглаад хахад ер нь одооны энэ боловсролын систем маш хуучирсан гэдгийг хэлээд байдаг. Энэ хүүхдүүдийг ер нь болддог бол одоо ийм сургуулиудаас Европтод бол байна тий ганц нэг байна. Гэтэ даанч их төлбөртэй байна. Байгаа нь цөөхөн байгаа тань тийм ээ. Тэгэхээр бүгд бас хамрагдаж чадахгүй байдаг тийм ээ. Монголд ямар гэдгийг бол би яг бол судалж арайхан амжааг байна. Яг Монте Кристо энэ төрхөс сургууль байд юм билээ. Гэтэ яг тэрийг ингээд яагаад хахад бас яг энэ чиглэлүүгөө юу гэдгийг би сайн мэдгүй байна. Энэ хүмүүсийг болж өгвөл яг хүсэж байгаа тэр чиглэлээр нь илүү давмгаалж явуулаад хүсгүй байгаа юуг нь ер нь болж өгвөл тийм ээ. Даанч одоо тэгээ энийг одоо хэлэхэд амарч хийхэд их хүндэл асуудал байгаа даа юм л да. Одоогийн нэмэгт бол тэгээ энэ хүмүүс маань өөрөөсөө бие сэтгэлээр бүх юмараа дандаа сөргөлдөж идэг ерөөсөө сургуулийн системд их дургу байдаг. Ингээл тэгэл нөгөө шахлаганд орж байгаа хүмүүс өсөөгөө сэтгэл зүйн стрессэнд ордог хэлдэг. Хүн л юм болохоор тийм ээ. Хүний биеийг аваад төрчихсөн юм болохоор. Ингээл нөгөө давхар одоо бидний ярих гэдэг нөгөө эмгэг гэдэг зүйл чинь тийм ээ. Хүчин гэдэг зүйл чинь ингээд үсэт эхэлдэг. Ингээл нөгөө хүмүүсийн маань нөгөө нэг уул нь багаас нь дэмжиж ингээд гайгүй явуулж хатал ингээд лал үжээ бүр 10 гараад тийм ээ. Яг хөө тэгтээ орой төгөлтэй орой төгөө жишээ нь дунд сургуульд ахлах сургуульд ороод энийг тийм ээ дэмжиж засах боломжтой, бүрэн боломжтой байдаг. За энэ хүмүүс маань ингээд нэг хэцүү зүйл нь одоо би нэг бүр дурдж хэлээ гэж боддог. Өөр гэж ингэж харагдаад байгаа хэлэгдээд байгаа энэ хүмүүс маань маш өндөр хүчирхийлэлд ордог. Тийм ээ? Одоо хүүхдүүдийн болон хүмүүс нэгнээс. Тэ одоо мобинг гэж байна те. Одоо энийг бол энд бол бади гэж хэлээд байна тийм ээ. Тийм ээ? Одоо энэ бол хүчирхийлэл юм л та. Тийм ээ? Тийм болохоор энэ хүүхдүүдэд маш их дэмжлэг хэрэгтэй.
хэрэгтэй, маш их анхаарал хэрэгтэй, ойлгох, сэтгэл хэрэгтэй байгаа. Ерөнхийдөө юу гэж хэлэх гэдэг нь хайр хэрэгтэй байгаа. Энэ хүүхдүүд маань хайрлагдчихэж өөртөө их хайрг өгдөг хүүхдүүд. Энийг л томчууд бид нар мэдрэхгүй байгаа учраас ийм зөрчилдөө хүмүүсэд байдаг та. Ерөнхийд нь бол тийм. Энэ хүмүүс яг хаанаас ирээд байна? Ямар зорилготой байна тий? За энэ хүмүүсийн тухай бас ишөө дэлгэрүүлээд энэ хүмүүс яг ямар зорилготой энэ одоо дэлхийд тий хүн төрөлтэй дунд ингээ бууж ирчээд байгаа ийм оддын өмсөн оршинлууд байна тий. Ханаас ирсэн бэ гэдэг их сонирн байхгүй тий. Тэгээ ямар зорилготой ирчээ тэгээд одоо бид нар дунд ингээ амьдарч чадахгүй тий. Дасан зохицохгүй бөө юм болоод тэгэл эцэг эхчүүд нь ойлгохгүй одоо бид дэлхий дээр ирнэ гэдэг чинь бидний дунд боонаа буюу манай гэрт төрнөл гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ийм зүйл болоод байгаа юм бэ? Зорилго нь юу юм бэ гэж. Энэ тухай бас судлаач хийсэн юм байна. Судалсан зүйл бол байгаа тий. Яг энийг бол ингээд энэ тэнд бичигдсэн ч бас байгаа даа. Яг тэгтээ яг ямар гарагс, ямар докторуугаас ирээд ийн гэдгийг бол яг тэр талаас нь бол би сонирхож бол судлаагүй. Тэгтээ гарагс иргэсээс ирж байгаа нь ойлгомжтой байдаг. Энэ хүүхдүүд маань маш өндөр 6 дахь 7 дахь метрхөтэй байдаг учраас энийг чөлөөтэй байгаа үедээ бүрэн ярьж идэг. Тийм ээ би маш олон удаа жишээнүүдтэй толгортой таарлаж ирсэн тийм. Тэгээд энэ бол одоо би бол байдаг. Яг ийм хүүхдүүд гэж би л шууд өөрөөр бол битгэж хэлнэ. Тийм. Тэгээд энэ хүүхдүүдийг бол одоо яг энгийнээр ингээд тайлбарлах юм бол энэ хүүхдүүд маань бие биенээ зөв хайрлахыг тийм ээ бид нарт мэдүүлэх гэж ирсэн хүүхдүүд байна. Хамсалтан бид нэр энэ бие биенээ хайрлах гэдэг энэ сайхан мэдрэмжийг мартцсан юм байна л та тийм. Тэгээд энийг маань бид нарт мэдрүүлэх гэж ирсэн. Энийг маань бид нарт бид нэр өөрсдөө тийм ээ энийг засах хэрэгтэй гэдгийг хэлэх гэж ирсэн хүүхдүүд байгаа даа. Нэгсэндээ одоо хуучин энергийг шинэ энергиар сольж тийм ээ энэ нийгмийг шинэ нийгэм болгох гэж тийм ээ гэр бүл болгон ажралтай амьдрахыг уриалж ирсэн хүүхдүүд. Ер нь бол тийм энэ бол би иймж болно гэж бүр итгэдэг тийм ээ би энийг харах завшаан байгаа гэж бас боддог тийм маш ихээр төрж ин сүлээд маш ихээр төрж ин энэ хүүхдүүд маань угаасаа шинийг бүтээн тийм хамгийн гол нь одоо бид нар л энэ хүүхдүүдийг дэмжих хэрэгтэй байгаа даа. Энэ хүүхдүүд яг онцгой яг өөрсдийн чиглэлээр л явах хүүхдүүд байгаа тийм ээ. Тэгэхэд одоо бидний энэ боловсролын систем бол бүх чиглэлээр өндөр мэдлэгтэй байхыг шаарддаг. Биднэрт энэ цаг нь байхгүй. Одоо яг энэ аргийн амьдралаа бид нэр энэ тархиар бол энэ бүгдийг хийх боломжгүй гэдгийг бид нэр одоо л ухаарах хэрэгтэй цаг нэрчээд байгаа юм л та. Тийм. Тэгэхээр ерөөсөө энэ хүүхдүүд маань зүгээр энэ мэдлэг боловсроо зүгээр аваад ирчихсэн хүүхдүүд байгаа. Энэ хүүхдүүдэд бид нар зааж сургах ерөнхийдөө бол шаардлагагүй. Бид нар зүгээр дэмжиж өгөх шаардлагатай байна. Энэ хүүхдүүд маань өөрсдөө юм мэддэг ерөөсөө яаж явахаач мэдчихэдэг ерөөсөө. Ийм л гайхалтай гайхамшигтай хүүхдүүд байгаа юм да тийм. Ер нь бол би тэгжл хараад байгаа. Тийм. Би ер нь бол яг судалгаан дээрээс ингээд үзэх тийм ээ. Олон хүмүүс ингэж харж байна бас авууштай сайхан зүйлүүд байна. За тэгэл хүн болгоно л ярьдаг болчиход байна л доо. Одоо энэ сэдвэр бас нэлээд их хөндөж ярьж байгаа. Анзаарсан байгаа, мэдж байгаа. За тэгэд энэ тэнд бас бичигдсэн ном тохиомлоо. За бас урд өмнө ч гэсэн үлдээсэн байгаа судар өвчгүүдэд хүртэл байж тийм ийм хүмүүсүүд ирнэ. За тэгэд үе солигдноо, эрен солигдноо, орон зай солигдноо, хуучин бүх зүйл одоо байхгүй болноо. Энэ шилжилтэнд бол бэлтгэгдсэн. Энэ шилжилтэнд одоо тус нэмэр болохоор ирнэ ийм хүмүүсүүд гэдэг ингээд бичээстэй байдаг байсан. Урд өмнө бол энийг ингээд уншаад сонирхоод ингэхдээ бол за одоо бас нэг үлгэрийн л гэж илгүүлж авдаг байлаа шүү дээ. Тэгэд одоо эн чинь ийм одоо ойрхон бидний амьдрал дээр ингээд яг өмнө ирчээд байж байгаа. Өдөр тутам бид нар ийм хүмүүстэй одоо өөрсдөө ингээд тулгарч шүү дээ. Тэгээд ирэхээр энэ бол явчиг өөр болж хувирж байгаа. За ингээд эрчим энерги судалдаг энэ зүйлийг ойлгодог хүмүүс бол бүгд мэдж байгаа. Бид нар одоо маш одоо доод юм материалыг юм бүдүүн орон зайгаас шилжилт хийгээд тийм юм сэрэг өндөр хэмжээст рүү
За хүмүүс одоо мэдж байгаа 3 дэгээс 5 дүүрийг явж байна. Эсвэл одоо юу гэдэг 90 солигдоод алтан 90 болж байна. За тэр 90-д бол зөвхөн хайрлаг маш өндөр эрчимтэй тийм ээ. Ийм гэрлэлэг, ийм сэрэг, маш сэрэг орон зай амьдрах боломжтой. Тийм л хүмүүс болж иж тэгж хувьсж иж ингээд бид нар одоо оршин тогтнох боломж үүснэ гэдэг юм уу. Ингээд ярьдаг. Бүр нарийн ярих юм бол эн чинь бид нар ингээд хувьсаж өөрчлөгдөж чинь дэлхий бол хязгаарч сүрж үгүй болохгүй шүү дээ. Хүмүүс хэлхээ сүрэн мөрнө. Хязгаарч дэлхий маань сүрж үгүй болохгүй. Байнга л хувьсаж өөрчлөгдөн өөрийнхөө бүтэц зохион байгуулалтыг өөрчлөөл явчихна. Шал өөр харагддаг болж магадгүй. Хүн төрөлтний энэ одоо харагдаж байгаа үзэгдэж байгаа одоогийн байгаа биеийн организм энэс шал өөр болж магадгүй. Гэхдээ дэлхий байсаар байх болно. Өнгө төрхөө л өөрчлөнө. Бид нар ч гэсэндээ хувьсаж өөрчлөгдөд өнгө төрхөө өөрчлөнө. Ингээд энэ бол байсаар хувьсаар өөрчлөгдсөөр явсаар л байх юм байна. Тэг яг энэ нэг юм эзэгтэй одоо торгон мөчтөр яаж юм гэхээр биднийг аврах гад их олон одоо оршинлоос буюу одоо анх удаадаа хүний төрлийг авж байгаа буюу энэ махан биед амьдарч үзэж байгаа. Анх удаадаа ийм баг давтамжинд орж ирж амьдарч байгаа тий. Тэгэхээр эн чинь ерөөсөө хүлээж авах боломжгүй байна. За тэгээд бидний мэдих одоогийн дэлхий дээр байгаа боловсрол, соёл, идэх, уух, өмсөж зөөх одоо энэ арга амьдралд байгаа бүх зүйлсүүдийг ерөөсөө огт мэдрэхгүй тий мэдэхгүй тийм оршинлууд. Тэн чи ингээд хурж ирээд энэ бүхэн шин байгаа болохоор энэ бүхэн ойлгомжгүй байгаа болохоор хүлээж авч чадахгүй тэр хүний биеийн одоо биеинд суугаад үзэхэд хүртэл маш хэцүү байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд түрүү хэлсэн шүү дээ. Ээжид төрөхөд хүртэл бол эхэлж байгаа. Ийм хүүхдүүд ээжийг маш их бэлддэг. Энийг бол маш их анзаарч байгаа сүүлийн хэдэн жил. Ээжийг эхлээ заавал йогагаар хичээллүүлнэ, эсвэл бяцлаглаар хичээллүүлнэ, цагаан хоол идүүлнэ. Тэгээ махсах идүүлэхгүй ингэжээж олдож байгаа юм. Ирэх эрэхтэй бүр тэгж их дуулиан шуугантайгаар ирж байгаа. За ирснийхаа дараагаар ээжигээ ч хоол идүүлэхгүй, өөрөө ч юм идэхгүй. Тэгсээр нэ хэвэн байжаад байдаг. За тэгснийхаа дараагаар ингээд ээжээс төрснийхаа дараагаар одоо нөгөө төрөний тэр хооллолтын асуудлууд бол маш нарийн, маш их аллергический байна. За мэддэхгүй өвчин маш их тусна. Яагаад гэвэл эн чинь ерөөсөө тасан зохицохгүй байгаатай холбоотой. Бидний танихгүй маш олон одоо дархлалын өвчин, дархлын системийн энэ төр гэдэг нэрлээд байгаа иммун систем гэж гэдэг юм уу? Ийм өвчлөлүүд гэдэг яриад байгаа юм чинь цаанаа одоо энэ хүмүүсүүдэд ингээд үүсэж байгаа асуудлууд юм аа. За тэгээд одоо байгаа орон зайтайгаа дасан зохицох бол хамгийн хэцүү байгаа. Ялангуяа ийм хотчдсан маш олноороо амьдарч байгаа ийм орон зайд амьдрах үнэхээр дург байна. Энэ хүмүүс хөдөө тэгэл байгаль тэгэл ерөөс ингээд нэг бүх зүйл ингээд 50 сайхан амгалан 50 байгаа орчинд бол яахчгүй маш сайхан байна. Тэгэл ингээд давхар жижиг юм руу орж ирэх тусам энергийн одоо энэ хэлбэлцэл юмнаас ингээд салах хөндөрөх за ингээд саатуулагдах, хязгаарлагдах тусмал одоо бүр улам ингээд байж чадахгүй бачуурж байгаа нэгэд мэдэгдэж байгаа байхгүй. Тэг ийм хүмүүс. Тэгээ одоо ингээд онцлоод ингээд харахаар одоо манай тим зөндөө хөлтөд ирдэг. Одоо юу гэдэг манай хөлтөд багш харахад зүгээр л байгаа зү. Тэгээ багш нь ингээд тим гээд байна. Тэгээ оюуны хомсолтой юм уу ямар нэгэн байдлаар энэ аутизмтэй ч юм ийм шинж тэмдэгтэй гээд байна гэдэг хэлж ирж байгаа. Тэгээ тийм хөлтөд зөндөө одоо сургуульд бол одоо ингээд бүр бүртгэл үсэгтэй болчиход ш тэр ангид тэр гээд манай сургуульд тэдэн тийм хөлт байгаа гэдэг. Ямар нэгэн байдлаар бусдаас өөр гэдэг нь бол мэдээд байна. Гэхдээ яг зөв одоо зүйлийг нь бол өгч чадаагүй л байгаа одоо хүртэл. Тэгээд ингээд бүртгэж чинь тэр нь бүр маш олон болж байгаа. Бүр айл гэр болгонд байгаа. Тэр чинь одоо бүр тийм түгээмэл болчиход байна. Тэгээ ингээд хүрээд ирэхээр бүр онцгой өөр байдаг тэр хүмүүс. Орж ирээд нүдэн нэрнгээс ерөөсө тогтдоггүй. За тэгээд бүх юмд сониуч байна. За яг ингээд төрөлдсөн байдаг. Ямар гарагаас ирсэн гэж харагдмаар ч юм шиг тий. Им дан шилэн дуртай шил өрөөл шил цуглуулаад шилээр тоглоод байдаг. Эсвэл дан товчлууртай тий гэдэг удирдлага утас мус дан товчлуурын дурлаад байгаа. Тэгээд зөвхөн тэрнтэй л харцдаг. Өөр юу ч тэр хүн сонирм биш байна. Зөвхөн зураг зөвхөн өнгөөр ингээд тий ингээд эсвэл өнгөнөөс асар мэдрэг байгаа аахгүй юу. Өнгө харахаар л галзуурах гэдэг ойрлоод байгаа тий. Ийм хүмүүс байна. За тэгээд энэ дотор чинь хит хайрлаг бас байна. Хит хайрлаг. Бүр ингээд бүх юмны ингээд санаа зовдөг. Тэр яана, энэ яана. Жохон бүр тэр ингээд 7 8 настай хүртлөө бүх юмны өмнөөс ингээд сэтгэлээ зовоогоод ингээд хайрлаг. Тэгээд хоол иддэг. Одоо ээж аав энэ хүүхд хоол идэггүй н одоо яана өглөө хатлаа ингэлээ тэглээл гэдэг. Гэвчиг тэр хүүхд бол зүгээр л хэвэн л боожж байгаа. Тэр хүмүүст бол яг үнэндээ энерги ингээд шал өөр орон зайтай холбоотой байгаа учраас энергийг нөхөөр хэрэгцээ байгаа. Нөгөө агаар ус тайван байдал хэсэрэг орчин амгалан байлгах удаандаа унтуулах ч гэдэг юм. Яг дуртай зүйлийг хийх өөр юу ч хэрэггүй ч гэдэг юм. Эдгээр зүйлсүүд нь сонин бусдаар бол тэр хүүхдэд өөр нэмэлт огт юм байхгүй гэдэг бол их.
За энэний чинь ингээд яг орж ирж байгаа хүүхд болгоноос харж байгаа. Яг тийм одоо насны хүүхдүүд бол маш их ирдэг. За араас нь дүүнер нь бэлтгэгдэж байгаа. Маш бага насны байгаа. 1 настай, 2 настай, 2 нас, 2, 3 настай гэх. Яг ингээд өө ярихгүй байна. За арай нэг өөр болчлоо гэл ингээд мэдэрж байгаа байхгүй. Бүр нялхт нь бол бас мэддэггүй юм байна штэ. Тэгээ тиймээс нэхлүүлээд мэдээд одоо яана гэсэн ээж аав нар маш их байгаа учраас би энэ хүмүүст юу гэж хэлмээр санагддаг байсан бэ гэхээр үгүй зүгээр штэ дэлхийг аврах гад ирцэн тэ ийм үүрэгтэн даалгавартан хамгаалагч нар одоо өөр гариг иргэсэн ийм хүмүүс чинь танаа гэрт ингээд буугаад ирчээд байна. Энэ хүмүүс даалгавраа биелүүлнэ. Угаасаа цаашдаа хийх юм а. Хий чин та нар энэ хүмүүсийг академик боловсруулалт битгий шахаач ээ. Энэ хүмүүст шал өөр хэмжээст хэрэгтэй нэ. Яг гэвэл таны хүүхэд болоод төрсэн юм чинь. Тэг яг тэр хайр гэдэг зүйлээ өгөөч ээ гэдэг. Тэг энэ хүмүүс бол ганцхан л юм нэх нь. Ганцхан хайр гэж байгаа. Намайг хараач ээ, надтай хамт байгаач ээ, намайг тэрвэрчгэлдээ ингэж өөр тэдэрт ерөөсөө хэрэгцээтэй юм ер нь огт байхгүй байх шиг байна тий. Тэгэж харагдаж байгаа. Одоо гадаад оронд ч гэдэг юм уу тэр улсад ямар эргэн тойронд юу болж байна, юу зохион байгуулагдаж эхэлж байна, энэ хүмүүст зориулаад юу хийгдэж байна тий. Чамд маань ч гэсэндээ бусдад өгчмөр зөвлөгөөнүүд жишээ нь урайлгач гэдэг юм уу санаж бодож хүсэж зорж байгаа тэр зүйлсүүд байна уу гэж тий. За яг үнийг хэлэхэд бол би бол тийм сэтгэл хангалуун байдаггүй. Европт бол энийг мэддэг хүмүүс нь бас цөөх. Яг хүүхдүүдэд тэгээд ерөөсөө яг шинжлэх ухааныхын талаас нь л явуулах гэдэг тийм ээ. Одоо үедээ хичээлдээ сайн авах хэрэгтэй, тэгэх хэрэгтэй, ингэх хэрэгтэй тийм. Бусдын жишгээр ингээл мэрэгчлээ болох хэрэгтэй. Энэ хүүхдүүд маань ер нь нийтлэг бас ингээд сургуульд орчоод дүн дээр анхаардаггүй. Тэ ер нь бол дүн тийм сонирн биш ерөөсөө тийм ээ. Тийм болохоор яг би эцэг эхүүдтэй юу гэж зөвлөмөр байна гэхээр ялангуяа одоо ингээд цэцэрлэг сургуульд орсон байгаа хүүхдүүдийг тийм ээ сайхан дэмжиж тийм ээ энэ яг мэдээж хэрэг бусад дийлэнх хүүхдүүдээс өөр юм хийгээд байгаа тийм ээ. Тэгвэл яагаад ингэж хийгээд байгаа юм гэдгийг нэг өөртөөсөө нэг сайхан тийм ээ эцэг эхийн үүднээс нэг асуугаад үзээрэй. Цаана заавалч нэг хариулт байж л байдаг тийм ээ. Эцэг эхүүд маань энийг бас сайн мэддэггүй тийм ээ. Тэгэхээр мэрэгжлийн зөвлөгөө авах хэрэгтэй. Тийм. Тэгээд ер нь бол нийтлэг бас ингээд энд тусалдаг бас сайхан аргууд байна л та. Байгальд гарах, алхах тийм ээ. Ер нь нэг хоолой хөнгөн идэх. Ер нь болж өгвөл энэ зурагт утаснаас хол байх тийм ээ. Эн чинь бид нэг буцаагаад юу лээ гэдэг нэг энэ мэдрэмжинд хүргэн. За бүр чаашлаад хэрвээ боломжтой бол эцэгхүүд маань бясалгал хийчдэг, өөр дээрээ нэг суучдаг тийм ээ. Иймэрхүү энэ сайхан аргууд байна л та тийм ээ. Тэгээд үнэхээр аль аргаа хэрэгжилж чадахгүй байгаа бол зөвлөгөө авах нь их чухал байгаа юм. Ер нь бол ингээд бид нэр мэддэг л гэж яриад байдгийн. Тэгээ яг үнийг хэлэх хатуухантай хэлчих мэддэггүй юм. Тийм. Ер нь ингээд мэрэгжлийн хүн ингээд хажуудлаас нь ажиглаж хараад тийм ээ. Яагаад нэгэд энэ гэдгийг ингээд ажиглаад хилээд өгөхөд эцэгхүүд маань нэрээ юу лээ гэд тийм ээ харах жишээ нэ. Тэрнээс өмнө олж чаддгүй тийм маш их байдаг. Европт бол маш их байдаг юм эцэгхүүд тийм зарим эцэгхүүд ойлгоод байгаа ч гэсэн энийг хүлээж авах сонирхолтой байдаг тийм ээ. Ийм эцэгхүүд бас энд бас л байж байгаа тийм ээ. Тэгэхээр юу гэж уриалмаар байна гэхээр өөр гэж харахгүй тийм ээ. Хүчтэй юм ихтэй гэж харахгүй. Энэ хүүхдүүд маань ер нь юм өөр зөндөж тийм ээ дэлхий дээр гэдэг тийм ээ энэ өөр энергийн эрчимд ирчихсэн хүүхдүүд байгаа учраас ийм зан аваар гаргаад ишүүл гэдгийг бид нэг сайхан ойлгоод ингээд энэ хүүхдүүдийг нэг цаг гаргаад маш их цаг гаргах хэрэгтэй. Тэгээд энэ хүүхдүүд маань тийм их юм хэрэгтэй байдаггүй ерөөсөө тийм ерөөсөө л цаг гаргана. Одоо намандаа зөвлөж байгаагаар ч гэсэн би нэг бүр давтамжтай бичсэн байгаа. Тэврээд тийм ээ хараад яриад тийм ээ өгүүлбэрээ тийм ээ хэлж байгаа ч гэсэн бид нар дандаа нэг юм хийж явахдаа юм яриад идэх хүүхдүүдтэйгээ. Тэгээ тэрийгээ бид нар харьцсан гэж тооцоод идэх. Одоо юу гэдэг хоол хийж явахдаа ч юм аажуудаа юм уугааж явахдаа ч юм хүүхдний мар за тийм үү миний хөө тэгс юм уу гэд энэ хангалтгүй бүр яг өөдөөс нь харж байгаа. Эсвэл хажууд нь сууж байгаа тийм ээ бүр заав гаргаж агаад санал дээр суужаад диван дээр сууж агаад нэг сайхан яриад ингээд
Тэгээ хүүхдээ сайхан тэрвэрэд хүүхдүүд ингээд ууралж байгаа үед ингээд нэг тэрвэрэд авахад энэ хүүхдүүд маань шууд тайвширдаг. Эхний ээлжинд бол үгүй л дээ. Тэгвэл бид нэр эцэг эхүүд их гайхалтай нь юу яадаг ингээд шууд ингээд хийх гээд идэв тий. Тийх ёстой. Тэгвэл нөгөө хүүхдүүд маань нөгөө нэг тийм хөвшлийг мэдхгүй учраас хүнлэн болохоор нөгөө хүүхдүүд маань эцэг яагаад байгаа ингээд бас энийг чинь шууд хүлээж авдаггүй. Тэгэхээр бид нэр энийг нэг зориг болгож хийхээсээ илүү багаар тийм ээ буцаагаад багаар тасгаад хэрвээ хүүхдэд тэрж үзээгүй эцэг байгаа л өдөр болгон үнсдэггүй эцэг байгаа бол яг ховролдоо яг зүгээр жишээ болгож хэлж байгаа шүү тийм ээ. Энийг бол зүгээр али ингэх ёстой гинэ гэж ярьж байгаад хийх биш тийм ээ. Тэгээ энийг үнэхээр энэ дотоодоос мэдэрч байгаад хийх хэрэгтэй юм билээ. Яг би нэг өөр дээр жишээ хэлээ л да би өөр хүүхдүүдэд сайхан харилдаг л гэж бодож явлаа л да. Тэгээд яг энийг ингээ ойлгоод ингэсэн чинь энэ сэдвэр тийм ээ ингээд ойлгоод ингээд яхад тотмог байсан юм байна гэдгээ мэдэрсэн. Үнэхээр мэдэрсэн. Энийг бид нэр өөрсдөө энэ мэдэрч маань сайжирч чинь мэдэрдэм билээ. Тийм болохоор ер нь бид нэр хаана ямар тийм ээ хэмжээсэнд байгаад байгаагаа мэдэхгүй байгаа учраас эцэг хүүд маань болж өгвөл зөвлөгөө мэрэгжлийн тийм ээ ер нь хандвал ер нь цаг хугацаач бас хожно. За дээрэс нь бясалгал бол ер нь маш гайхалтай байдаг тийм ээ. Одоо би бол бясалгалаар л энэ зам руу орсон байдаг тийм ээ. Тий. Ер нь бол яг ийм л одоо аргийн амьдралаас хөндөрн гэсэн үг л дээ ерөөс тийм ээ. Аргийн амьдралаас одоо энэ дуу шууган тийм ээ энэ бүгднгээс нь хөндөрөөд тийм ээ. Бид нар таатай юм сонсох гэдэг юм шүү яг үнэ хэлэхэд. Бид нар хизээч чимээгүй орчинд байдаггүй. Бид нар зөвхөн таатай орчнол сонсох гэдэг. Тэгэхээр хүүхдүүд хүртэл яг л тийм бидэг. Тэр нь юу гэхээр ээж аавынхын үнэрийг авах тийм ээ. Ээж аавынхын тайван байгаа тэр сайхан мэдрэмжийг сонсох. Ерөөсөө л энэ тийм ээ. Ээж аав бүгдээрээ өөрөө ирсэн гэсэн сайхан хайрын үнэртэй байгаа тэр үнэрийг авах гэж л энэ хүүхдүүд ч ерөөсөө ойртох энэ юмыг биднэрт бас мэдрүүлэх гэдэг байна ерөөсөө. Ер нь ингэндээ хэлэхэд ерөөсөө л энэ тийм ерөөсөө энэ л цаад гайхамшиг нь байгаад байдаг тийм ээ. Одоо юу гэдэг нэг сургууль ядаж нэг юм анги байгаасаа гэл тээ. Тий. Энэ их одоо чухал болчиход байна л да. Цаашдаа тэгэх бах. Яг одоохондоо бол ийм бэлтгэгц энийг ойлгохоор хүмүүс нь чалга. Өөрсдөө ч одоо яг яаж ангилж яаж ойлгож хүлээж авах ч мэдэхгүй байгаад байна. Тэгээ тийм юм чи яаж одоо энэ хүмүүст зориулсан анги танхим гаргах юм бэ? Тэгээ тэрний бас ямар концепцээр явах юм бэ гэсэн мэдэхгүй байх шүү. Зөвхөн нийтлэг ингээ ажиглахаар улсын сургуулиуд бол тусгай сургууль гэдэг юу гаргаж авах шүү гэн тэ шийдвэрүүд гаргаж авах шүү гэн. Хувийн сургуулиуд бол яг хуу төлбөрийг авч байгаа учраас тэгсгээд нэг тэр төмөн дунд нэг тэгсгээд явуулж авах шүү гэн. Тэгээ ийм байдалтай яг одоогийн байдлаар би зүгээр харж байгаагаас тийм байгаа. Гэтэл үндсэндээ тун удахгүй бид нарт нэг ийм зүйлсүүд бас ингээд гарч ирэх болов гэж би бас гордож байгаа. Хамгийн түрүүлээд яг үнэндээ хүн чинь зөвхөн аргын амьдрал дээр тийм ээ арга ухаан тийм суурилсан юм бол хүндрэлтэн биш ээ тийм. Бэлэг ухаан, бэлэг оюун, за ийм соёл тийм ээ хайрлаг мөн чанар ийм зүйл гэдэг бол заавал байд юм аа. Дээрэс нь хувьсэл гэдэг зүйл байнгын явагдаж идэм аа манай дэлхий дээр. За одоо бидний мэдхгүй зүйлсүүд байнга ингэж гарч ирж байна. Одоо л дөнгөж танилцаал ийм янз бүрийн хүүхдүүд гараад ирлээ. Одоо энийгээ яах вэ гэгээд очроо болохгүй гүйж явж байгаа гэсэн үг шүү. Тэгтэл тодорхой хугацааны дараа бид нэр ойлгодог болно. Ямар хүмүүс ойлгодог болох вэ гэхээр би зүгээр ингэж анзаарч хахад бясалгал хийж байгаа ээж аав нар хамгийн түрүү энийг олж харж байгаа. Бясалгал хийж байгаа ээж аав нар энэ хүүхдүүдэд хайрлаж хүлээж авч байгаа. Тэдэртэй ойлголцоод ойрхон байж байгаа. Тэр хүмүүсийг ойлгох гэж хичээж байгаа. Хамаагүй ингээд буугаад ирж байна гэсэн үг байхгүй. Зүрхэндээ бууж ирээд тэр хамгийн төрүүлээд мэдж байгаа хүмүүс чи айгаад, сандраад, цухтаах гад. Зарим эцэг эхчүүд нь бол ингээд цухтааж байгаа шүү дээ. Цухтаагаа тэгээ яаж ингээд харьцаа ойлгох вэ? Ингээд насан туршдаа л нэг зовлонтой боллоо да гэж бүр ингээд нэг аюул мэтэр хүлээж аваад энэ төр байгаа аахгүй. Тэгээ энийг бол болчих хэрэгтэй. Хамгийн түрүүлээд энийг битгий хийгээсэй гэж би хүсэж байна. Хамгийн түрүүл ийм зүйл бол үнэхээр хэрэггүй юм аа. Танд байгаа энэ гоц хөөхт бол өөрөөсөө шал өөр хөөхтэй гэж би хэлэх гэсэн. Өөр зориулттай, өөр зорилготой ингээд ирсэн. Дээрэс нь дараагийнх нь юм бол яг одоогийн бид нар суралцдаг академик боловсролыг бүх хүүхдүүд сурах албатай бол биш ээ. Одоо хөдөөх хүртэлтэй сургууль соёл сураагүй хүмүүс амьдраад насыг бараад тийм ээ. Тэгээ сайхан жаргаад бүр явж болдог байгаа шүү. Тэгэхээр бүх хүүхдүүдийг л боловсралтай болох хэвээр бүх хүмүүстэй бүгдийн чаддаг байх хэвээр гэдэг нэг юм програмжсан форматны юмнаас бол бүгд одоо ангижрах хэрэгтэй. Энэ одоо цаашдаа яг үнэндээ нэх удаан бол явахгүй. За тэрний дараагаар
тэр хүмүүст бүр онцгой гойд авьяас байд юм аа. Та нар сайн анзаараарай. Тэгэх юм бол бүгдээрэнд нэм маш сонирхолтой бүр ямар сонин гэж гэл ярьдгийг. Тэгээ тэр зүйл бол бүх хүүхдүүдэд байгаа. Тэгээ тэрийг нь олж хараад тэнд нь тэр орон зайд л одоо ингээд засаж өгөөл тэгэл орхичих хэрэгтэй. Гэхдээ энэ бол төсөөтэй хүүхдүүд маш олон байж байгаа. Тэгээ энийг бол анзаарч хараад зөвхөн тэр авьяасыг нь зөвхөн тэр сонирхож байгаа зүйл зөвхөн тэр хийх гээд байгаа зүйлийг нь хийлгээрэй. Бусд нь бол баг хэрэггүй. Тэр хүний амьдрал яг үнэндээ дараа бол хэрэг болохчгүй байгаа гэвэл тэр хүмүүс тийм зоригтой, тийм даалгаварт бол ирээгүй байгаа. За тэгээ тэрний дараагаар бол одоо яг вөхөр нэгэнт энэ зүйл маш их олшрох учраас энэ нийгэмд энэ одоо бүр ингээд дэлхийд даяар бид нар ийм олон хүмүүстэй одоо маш олон хүмүүстэй харьцах болох учраас эхнээсээ ер нь эртхэн шиг те ингээд нэг харьцаад те бэлэн ийм тийм байгаас. Яг тэгвэл манай гэрдэл манай л хүүхдүүд учраас эцэг эхчүүд бид нар эхлэх хэрэгтэй болоод тойрно. Тэгээ тун утгагүй би бол юу ч харж байгаа гэхээр байгальд тэгээ энэ хүмүүс чи ийм орон зайд байх зорилт юм бол биш байгаа. Тэгэхээр байгальд за тэгээ сайхан кампусууд баригдах байх. Тэнд академик хичээл заадаг биш өдөржингөө тэр хүмүүс байгальдаа тэр цэвэр эрчмийн орон зайдаа зөвхөн хайраар харилцсан идэх хэрэгтэй бол идээд хэрэггүй бол идэхгүй тийм. За тэгээд ерөөсөө том одоо сайхан орон зайд зургийнх нь танхим байдаг юм уу? Одоо юу гэдэг технологийн танхим байдаг юм уу? Тэр хүүхдэд зориулагдсан тэр том тэгэл өөрөөсийнхөө юмнуудыг хийгээл ингээл тийм би бол ингээ харахаар зарим нэг нь бол юм төсөөтэй гариг ертөнцөөс ирсэн ажилтны давтамжтай хүмүүс байгаа байхгүй. Тэгээ тэр хүмүүсүүдэд зөвхөн орчныг бүрдүүлж өгөх үүрэг биднэрт байна. Бусдаар тэр хүмүүс яг үндэ хүн яах гэж ирдэг вэ зорилгоо мэддэг. Тэгээд явах хэвээр замаараа явдаг гэдэг шиг тэд нар ч ихсэн адилхан. Тэгээд тэр туулчин хийх юма хийгээд энэ ертөнцийн бол ирсэн даалгавраа биелүүлээд явчих учраас бид бол тэгтлэх санаа зовох, шаналлах, айх, ичих, имэх тэгээ зовох шаардлага бол байхгүй маа. Үндсэндээ яг ийм хүмүүстэй буюу ийм хүүхдүүдтэй тэдний эцэг эхчүүдтэй ажиллаж байгаа штэ одоо сүнслэг төвшөндөө. Тэгээ энэ одоо ур чадвар хизээ нэгтч вэ? Тийм одоо боломж байгаа гэдгийг яаж мэдсэн бэ? Тэгээ өөр дээрээ ямар туршлага туулаад тэгээ өнөөдөр одоо тийм хүмүүсүүдтэй яг яаж ажиллаж байгаа хүүхдүүд эцэг эхчүүдтэй ямар одоо төвшөнд ажиллаж байна вэ? Энэ судалгаа маань нэлээд хэдэн жилийн өмнөөс би өөрөө эхэлсэн байгаа. Энэ миний хувийн амьдралтай холбоотой манай хүүхдүүд хүртэл ийм төрлийн хүүхдүүд байгаа. Тэгээд би өөрөө хичнээн мэржлийн хүн байсан ч гэсэн нэлээд тутмаг бас тийм ээ дутуу явснаа мэдсэн л дээ. Ингээл ерөөсөн нарийн судалж эхэлсэн. Ингээд ер нь бол сүнслэг талаа барьж илүү судалсан байгаа даа. Ингээд нарийн ингээд харахаар энэ хүүхдүүд маань энэ дэлхий дээр ирсэн нь эцэг ихээ тийм ээ өндөр эрчмийн энергийн тийм ээ эрчмийн төвшөнд авчрах гэж ирсэн. Нэгсэндээ аврагчтай гэсэн үг яг тийм нэг бүр эн чинь цаашаа ярих юм бол бүр ураг удмын тийм ээ өвлөг үргээд явчихж байгаа. Энд чи их олон үеэрээ яваад байгаа юм байлээ тий. Тэгээд энэ хүүхдүүд чинь хурж ирж ер нь одоо тасалж тийм ээ энэ үл үрийг гүйцээж тийм ээ одож явуулж ингээд шинэ үеийг нэхгүй бол энэ үл үр гэдэг зүйлчнээ цаашаа дамжигдаад яваад байл энэ дэлхийн маань нөгөө байдгаараа л байх гэдэг юм л да тийм ээ. Ер нь иймэрхүү төвшөнд юм яригдчих явах гэдэг юм тий. Ингээд эцэг эхтэр ингээд ажиллахлаар үнэхээр ингээд эцэг эхүүд маань яг үеэс үед авчихсан нөгөө үл өрөтл яваад байгаа юм л та. Энэ хүүхдүүд нөгөө ойлгохгүй байгаа. Энэ хүүхдүүд маань бүр тэхэстэх гэж тийм ээ бүр энийг толдож харуулчихдаг бид нарт. Их гайхалтай тийм ингээд яг хүн энэ мэдрэмжээ ингээд нээгээд харах юм бол яг чадахгүй байгаа эцэг эхүүд их байна л да бас тийм чадаад эхэлсэн эцэг эхүүд бол яг тэгээд тааштай ингээд тааштай гэдэг тийм үү бүр хүүхдүүдээс суралцаад эхэлж байна. Би хүртэл суралцсан тийм ээ сургаж ийн гэж өөрөө бодоод исэн чинь тийм ээ би ч алдаа гэдээ яваад ирснийгаа ингээд анзаарч харсан байх нь шүү дээ. Ингээд сүулдэ ингээд хүүхдүүдээс суралцж эхэлсэн. Ингээд нэгсэндээ хүүхдүүд маань ч биднээс бас суралцаад байгаа. Тэр нь юу гэхээр арган амьдрал дээр ирсэн учраас хүүхдүүд маань хэцүү шүү дээ. Энэ тийм ээ энергитэй чинь засан зогсож чадахгүй энэ өөр гэдэг нэр томьёог авч яваад байхаар биднээс ингээд дэм хүсээд байна тийм ээ дэмжлэг хүсээд байна. За тэнгүүд бид нэрийгээ бас нөгөө талаасаа сургаад сүнслэг талаасаа ингээд зааж сургаад бид нэрийгээ бас ингээд дэшин тийм ээ одоо тэгээд энэ үлийнхээ үрийг тийм ээ
одоо жавал тийм ээ одоо тасал одоо нэггээр хэлвэл тийм ээ гэсэн ийм далд мессежтэй хүүхдүүд төрөөд байгаа. Би бол тэгж харж байгаа тийм. Тэгээ энийг болоос нилээд эцэг хүүд дээр ажилласан. Ажиллахаас гадна зүгээр ингээд энгийн эцэг хүүдээр хүртэл харж байгаа тийм яг ингээд харагдчихэд ерөөсөө энергээр бол тийм. Тэгэхээр ерөөсөө цаад нууц гэх юм уу те эсвэл хүнд харагдахгүй байгаа одоо бидний мэдэхгүй байгаа зүйл нэг юм байгаад байгаа юм л та. Тэгэхээр ерөөсөө хөсөөгөө бид нар эцэг хүүд маань энийг ойлгож суралцах шаардлагатай болоод байгаа. Хүүхдүүд биш тийм ээ. Эцэг их сурчхад хүүхдүүд аяндаа яг үлгэр юм шиг өөрчлөгдөж эхэлдэг. Ерөөсөө энийг би биеэр тулсан байгаа тийм. Тийм болохоор энийг би бүр баттай хэлнэ. Тэгээд дээрэс нь одоо ингээд зөвлөд тийм ээ эцэг хүүдэд зөвлөд ингээд хараад ингээд яг ингээд хийгээ явж байгаа юмсаа. Нэрэ тийм биш тэгээд тийм. Угаасаа л бидний энэ сайхан сүнслэг ухаан чинь бид нэр ийм төвшөнд авчиж идэг тийм ээ. Тийм. Бүх юм сайхан болж идэг хэрвээ бид нар л энэ дотоодоос өсөж байл тийм ээ. Ийм л гайхалтай зүйл байгаа даа. Тэгээд ерөөсөө нэг анх нэвтрүүлэг эхлэхэд хэлсэн байгаа. Айл болгонд ийм хүүхдүүд байна тийм ээ. Тэгэхээр яах нь бид нар бүгдээрээ л суралцах хэрэгтэй болж таарад байгаа юм л да ерөнхийдөө бол тийм ээ. Ер нь тэгээд энийг эртгэн эхэлж одоо эн чинь бас л олон жил яригдчихэж байгаа шүү дээ. Хүн гэдэг амьтан чинь өөрөө нэг олон жил амьдрахгүй энэ дэлхий дээр. Тэгэхээр ер нь л цаг алдахгүй тийм ээ. Эцэг хүүд маань ойлгоосоо энэ бүгдийг ухаараасаа энэ сайхан хүүхдүүдийг дэмжээсэй. Одоо бид нэр та бүхэн ярьжсэн тийм ээ энэ сайхан сургуулиуд маань нэгдээсээ өгөө маа гэхэд эхний ээлж чинь тийм ээ сургууль болгонд нэг юм анги нэгтэй энэ хүүхдүүдийг хамраад өгөө яа гэхэд тийм ээ хоёр сургуулийн дунд нэг анги байхад тийм ээ эхний ээлжинд болж байгаа тийм ээ ингээд нэг юм ингээд дэмжиж гоё яваасаа гэж би бол боддог мөрөддөг тийм төлөөж тэгээд өөрийнхөө хэмжээгээр ажиллах болно л гэж бодож байгаа та. Тэгээ миний хувьд бол яг энэ сүнслэг талаас нь ойлгоод тэгээ энийгээ дахиад бүр амьдрал дээрээ өөрөө туршаад нөгөө туулал гэж байгаа шүү дээ. Хүний өөрийн туулал үнэн гэж байгаа. Тэрнтэйгээ хослуулаад тэгээд тэнцэнэ бүр ингээд шинжлэх ухааны талаас нь одоо энэ яаж энэ дэлхийн энийг юу ч хүлээж авч байгаа ингээд бүр дахиж судлаад тэгээд тэрнийгээ зөвлөгөө олгоод гаргаад одоо хүмүүс чинь дан бэлэг талаас нь ингээд сүнслэг талаас нь тайлбарлах юм бол бас хүлээж авахгүй. Тэгээд шинжлэх ухаан юу гэж хэлж гин гээд ингээд судлаад түүнийгээ ингээд эмэгтгээд монгол хэл дээрээ болгоод ингээд сайхан зөвлөмж гаргаад тэгээ өөрөө өөрийн биеэр ирээд тэгээд хүмүүстэйгээ уулзаад тэгээ зөвлөгөөгөө өгөөд энэ хүмүүстэйгээ танилцаад багцраад энэ чинь цаашаа баш том зорилго байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ хүмүүсүүдэд туслах энэ хүүхдүүдтэй туслах энэ сайхан ирээдүйн одоо айл гэрт байгаа бүх хүүхдүүдэд тий. Гэхдээ бас маш мэдрэг байгаа хүмүүстэйгээ төрүүлээд ажиллах тэр хүмүүстэйгээ эртхэн шиг дасан зохицох боломжийг ингээд энэ төр эрэл хийгээд тэндээ алхам хийгээд тий ингээд явж байгаа зоригтойгоор алхам хийгээд ингээд туслаад явж байгаад маш их баярлж байна тий. Тэгээ ингээд одоо ярилцлагын төгсгөлдөө нэмж хэлмээр байгаа сануулмаар байгаа тий зүйлсүүд байвал бас хэлээд. За энэ хүүхдүүдийн маань яг хөө энийг урд нь хэлэх гэж чад хэлж амжсангүй нэг онцлог байдаг л да энэ хүүхдүүд маань өөрсдөө ангах маш өндөр хүчтэйсэн байдаг тийм ээ. Тийм болохоор хүүхдүүдээ бас сонсоод хийх туртай юм бас тийм ээ. Хийлгэж байгаарай гэж эцэг хүүхдээ бас амжилж бүр хэлмээр байна тийм ээ. Зарим хүүхдүүд гадаа гарах сонирхолтой байдаг, зарим хүүхдүүд унтах сонирхолтой байдаг тийм ээ. Зарим хүүхдүүд зүгээр болонд очиж суух сонирхолтой байдаг тийм ээ. Энэ гаж юм шиг харагдаж байгаа боловч энэ хүүхдүүд маань өөрсдөө амраач байгаа болон тийм ээ. Ангааж байгаа нэг төрлүүд юм шүү гэдгийг бас хэлхийг хүслээ тий. Тийм тэгээд эцэг хүүхэдтэй зориулаад ингээд яг нь саналууд одоо ингээд орж ирж байна. Би ер нь ингээд бас шийдэж чадахгүй бас хэдэн жил явсан. Тийм тэгээд одоо үнэхээр хүмүүстэй энэ туршлага хуваалцъя тийм ээ. Монгол руугаа чеклий гэсэн ийм өндөр хүсэл эренцэлтэй болсон. Тийм ч учраас анхны номоо бүтээсэн байгаа. Тэгээд ер нь явандаа сургалт явуулъя. Сургалтандаа хүртэл ингээд зарим эцэгхүүд маань нэг маш юм хувийн амьдрал хөндөгдөх гэдэг учраас бас ингээд хэцүү байдаг юм шиг билээ. Тийм болохоор энийг бас Австрид тахтаа хүртэл мэддэг. Тийм сэтгэлүүд талаас нь. Тийм болохоор ер нь янз янзын юм сургалт болон цаг өгч тийм ээ бас ингээд эцэгхүүдтэй бас
туслах юм төлөвлөгөөтэй байхад. За энэ хүргээд хоёлоо өнөөдрийнхөө ямар ч байсан эхний мэдээллийг бол ингээд энэ хүргээд дүүргээ дахиад бас дараагийн удаа дараагийн алхам за шинэ туршлагатай тэгээд шинэ ажлуудтай бас уулзах байхаа гэж би бодож байна. Тэгээд өнөөдөр одоо урилгыг минь хүлээж аваад студид хурж ирээд тэгээд энэ хөөрхөн сайхан гайхамшигтай оршинлуудын маань тийм ээ сайхан гэрлүүдийн маань тухай сайхан дэлгэрэнгүй ярилцлага өгсөнд маш их баярлалаа. Тэгээд саруулынхаа ажил амьдралд нь за бас одоо хийх гэж байгаа хүсэж байгаа мөрөөд шууд төлөвлөж байгаа ажилтнаас өндөр амжилтыг хүсээрөөё. За баярлалаа агшаа. Танд бас их талархаж байна. Ийм сайхан подкастын нэвтрүүлэгтэй ураад намайг тийм ээ ийм сайхан боломж өгөөд ингээд оролцуулаад ингээд хамтын нэвтрүүлгийг сууж байгаадаа би маш их таатай байна. Тэгээд таныхан бас ингээд ажил үстэн өндөр амжилт хүсье. Тэгээд цаашдаа бас ингээд байнга ингээд холбоотой байх тийм ээ ийм сайхан ерөөлөөр бас дүүрхийг хүсэж байна. За маш их баярлалаа. За та бүхэнд баярлалаа. Дараагийнхаа подкастаар эргээд уулзцаая.